Их хурл бол засгийн газрын өргөн мэдүүлсэн явуулж байгаа төслийг бол аль болох дэмжээл өнөөдөр хүртэл хүрсэн шүү дугаан сайд. Тэгээ одоо бол чуулган тэхэнд бол бас ингээд худлаа ярьж боломгүй амир. Бид нар бүхий л асуулаа дэмжиж явж байгаа. Тэгээ одоо энэ том төслүүд төр бартерын асуудал оруулж ирж байна. Байж болох л хөлбөр. Гэхдээ тэндээс яа татвар авах юм, үнэ яа тогтоох юм. Тэрийг одоо бүгдийг журмаараа хийнэгээд оруулчихж байгаа. Үн нь одоо журмаар шийддэг асуудал мөн үгүй. Тийм бол одоо энэ биржийн ер нь хуулиарсан мөр яах. Тэгэд засаг дээр сайхан ярилцаал үнэ тогтоогоол гэрээг хийгээл явдаг болчмор. Аль болох дэмжийлгээл байгаа шүү дээ. Гэхдээ ингээд нэг юм хийхээр нэг бол эн чинь ингээд агентлаг байгуулаад баахан хүн аавна гэж явчихдаг. Нэг юм хийхээр одоо эн чинь ингээд хуульчилсан хуулийн хулгай хийнэ гэж сууж идэг. Харин дэнтж байгаа юм шүү дугаан сайд. Одоо улс төрч нар нь орж иж худлаа ярина. Төрийн албан агч нар нь орж иж худлаа ярина. Ер нь улсын их хурлыг та нар ер нь яг юу гэж ойлгоод байгаа? Энэ дээр би хариу авчмаар байна. Тэгээ энийг хэрэгжүүлэхээр баялагын сангийн хуульч яаж хэрэгжих? Уг нь дэмжмээр байна. Одоо та нарын асуудлыг бид нар дэмжээл явдаг шүү дээ. Тэгээд ийм юм оруулж ирээд ингээд бас ингээд гүлтийгээ суугаад байдаг байж болохгүй шүү дээ. Баялагын сангийн хуулийг яаж хэрэгжүүлэх гэж байгаа? Татрын урлагыг яаж бүрдүүлэх гэж байгаа? За хариулт өгье. Цэвд оржийн Товон сайд. За засгийн газраас та бүхний байгуулж өгсөн одоо хүлээлгсэн засгийн газраа тэгээд ажиллаад хийж байгаа эрхлэх асуудлынхаа хүрээнд асуудлаа оруулж ирж байгаа. Хилцэн батлан шийдвэрлэх бүрэн эрх нь бага ард түмэн улсын хурлын гишүүдэд байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл бас засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явдагт нь бас талархлаа илэрхийлье. Цаашдаа ч гэсэн бидэд Монголын ард түмний одоо нэг номерын эрх ашигын төлөө нэг нэгнийгээ сайлах муулах биш, нэг нэгнийгээ одоо доромжлох биш, хамтарч ажиллаж ард нь гарнаа. Худалдааны дайн, Трамп тариф гэд бидний хизээч тооцоолоогүй бодож байгаагүй нөхцөл байдал үүссэн шүү. Ковидын хууль гэдэг шиг ийм нөхцөл байдал бас үүссэн байгаа шүү. Тэгэхээр бид нар урднаас илүү эвтэй, урднаас илүү хамтын ажиллагаатай байж энэний ард гарнаа гэж бодож байна. За ган хуй гишүүн бас одоо энэ татварын хуулийн асуудлыг ажлын хэсэг ахлаад явж байгаа. Тэгээд энэ дээр бид бүхэн олон зүйл дээр саналаа солилцоод санал нэгдээд явж байгаа. Баялагын сан өөрөө 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 24 онд батлагдсан ийм хууль. Баялагын сан өөрөө амнаатын татвараар одоо бүрддэг. Доторх 3 сан тогтворжуулалтын санд орж ирээд тэндээс гарч ирсэн амнаатын мөнгөөр энэ сангууд бүрддэг. Тэгэхээр энэ одоо амнаатын татварыг бол гарч байгаа борлуулж байгаа бүх биржээр зарсан зараагүй бүх бүтээгдэхүүнээс жишг он тогтоогод авж байгаа. Тэгэхээр энэ амнаатын татвар дээр бол энэ ямар нэгэн амнаатын төлбөр дээр бол энэ ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг бас энд хэлье. За бид нар бас засгийн газар дээр энэ ард иргэдийн маш их шүүмжил байгаа. Маш их хэмжээний уул уурхайг ашиглаж гэн, борлуулж гэн, одоо зарж гэн. Ард иргэдэд улс оронд наалдж байгаа юм алга байна гэдэг ийм шүүмжлэлийг бол хүлээж авч байгаа. Энэ үүднээсээ баялагын санг дүүргэх үүргэн засгийн газарт тэр дундаа энэ уул уурхайн одоо асуудал эрхэлж байгаа сайд надад байгаа. Тэгэхээр энэ асуудлын гацааг гаргаж шийдвэр гаргах гэсэн ийм байдлаар энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхгүй бол цаг минут өнгөрөх тусам асуудал хүнд байна гэх. Тэгэхээр энэ дээр бас оруулж ирж байгааг бас ойлгоорой гэж хүсье. За бүтээгдэхүүн солилцооны асуудал дээр бол та дэмжиж байгаа энд бол талархаж байгаа. Тэгэхээр өөр арга байхгүй юм л да. Иргэдтэй уулзахаар яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод ихэд 157 сургууль шаардлагатай байна. Энийг барих төсвийн чадамж алга. Тэгэхээр бид нар нэг Японы өвсний үндсээр манай сургуулиудын шинжилгээг хийсэн шиг иргэдийнхаа нийгмийн энэ асуудлыг шийдэхэд засгийн газарт өөр арга алга.
Дид үтцийн томоохон та бүхний засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт баталж өгсөн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд мөнгө хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тэгэхээр өөр арга алга тэгэл оруулж ирж байгаа. За асуурын гав их гэж хүн тодруулж асууя. За юуны чинь хуулийн төслийг чинь яг өсмөрөө дэмжиж хилцүүлгийн шатанд бол тэр агентлаг байгуулах асуудал бол болмоор байна. Агентлаг ингэж байгуулахгүй. Төсөв байхгүй. Ажлын албыг шууд агентлаг болгоод жилийн дундор оруулж ирээд ингэ байгуул явчихдаг асуудал биш байхгүй. Төрийн захиргааны төв байгууллага байгуулах гэж байгаа шүү дээ. Тэгээ нэг хууль дагуулаад дэмжигчмээр байдаг тэнгууд нь залгуулаад ингээл агентлаг байгуулна. Ингээл юм чи яваад орж болохгүй шүү дээ тугансаа. Нэгөө тэр хэсгээ татаж амаар байна. За 5 сайд. За тэгээд бас зовлон бол байгаа. Тэгэхээр тэр болгоныг яриад явах уу. Тэгээд энэ дээр бас энэ агентлагийн асуудлыг хилцэсгээ шийдчихэд тэр үед нь шийдчихээ. Энэ дээр одоо заавал байгуулна гээд дээрэс нь оромтоо нэмэх энэ төр гэсэн асуудал огт байхгүй. Мэдээж та ойлгож байгаа төсвийн хуулиар төсвийг батлаад өгсөн цалинтай ажилтны тоо нэмэгдэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр байгаа. Яг өнөөдөр боловсролын сайдаас над дээр асуудал нь ирчихсэн 33 хүнтэй өмнө нь 103 хүнтэй байсан агентлаг өнөөдөр 33 хүнтэй ажлын алба байдлаар л үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр ураантай холбоотой асуудал дээр хэрэгжилтэн дээр маш их асуудал байна. Энэ гадна талаас та энэ дайралтууд энэ тэрийг бас харж л байгаа. Учрал сайд бид хэд дээр, жавхлан сайд бид хэд дээр маш их юм ирж байна. Тэгэхээр энэ дээр сурчлан таниулахаас ихсүүлээд мэдээлэл өгөхөөс ихсүүлээд хүн хүч өнтер бол хүрэхгүй байгаа. Ер нь бол цаашдаа энэ асуудлыг бас зайлшгүй шийдвэрлэх л хэрэгтэй байна. За Эренчин Бямбагийн сэд дорж их асуулт асууя.